За бичлэгийг уудсан байна. Тэгээ шууд бичлэгэндээ орцгоо. Ямар тоглолтод болоод өнгөрчих вдөө тий. Бүсийг тэргүүлэгч баг болох Cavs-ийн тоглолтоор эхлүүлээ. Cavs Spurs-тэй таарч тоглосон байгаа. Тэгээ энэ тоглолтын дээр болохоор Mitchell 25 оноо 14 ассист өгсөн бол Allen 29 оноо 15 ребаунд өгснөөр Spurs-ыг хожижсэн байна. За тэгээд ерөнхий бол Cavs-ийн амжилт нь 64 хожил 17 хожигдл гэсэн тэгээр ерөнхий бол бүсийг нэгээр гарах нь бол ойлгомжтой болсон. Тэгээ өнөөдөр хамгийн сүүлийн тоглолтоо хийн. Ер нь бол нэгээр гарна гана тий. Бат болцсон. За дараагийн онцлог баг бол Pacers байна. За Pacers 3 сарын 27-нд Washington Wizards-тай хамт тоглосон. Тэгээд энэ тоглолтод юугаар онцгой байсан бэ гэхээр Pacers-ийн маань франчайзын шинэ рекорд болох 27 удаа 3-аас хийсэн байна. За дараагийн таарсан учраа нь бол Charlotte-ийн эсрэг Pacers тоглосон. Тэгээд энэ тоглолтод болохоор Tyrese Halliburton 22 оноотой дабл хийснээр бага хожил төтөлсөн. За улмаар East дээр нь бол 4-өр гарах нь бол бат болсон гэж хэлж болно. За Bulls Lakers-ийн тоглолт байна заяа. Тэгээд хинч Bulls-ыг одоо play-in руу орно, play-off руу тоглоно гэж хинч бодоагүй өстэй тий. Тийм үстэй. Тэгсэн чинь ингээд Lakers-тэй тоглож тоглолтын дээр Josh Giddey одоо ингээд half court-с шидэж байгаа байхгүй. Ингээд энэс хойш ер нь бол тий Bulls бол нэлээд өсч эхэлсэн. Тэгээ play-in-ий одоо East-ийн 9-р байранд явж байгаа. За тэгээ дараагийн тоглолтын дээр Utah Jazz-ийн эсрэг тоглосон энэ тоглолтын дээр Kobe White 37 оноо авч багаас хожил төтөлсөн. За тэгээ Josh Giddey 28 оноотой triple double хийгээд Miami Heat-ийг буулгаж аваад ерөнхийдөө play-in-ээс буухааргүй болсон. Play-in-ээс одоо унахгүй яг play-in дээр тоглохоор болсон баталгаатай. За харин Miami Heat-ийн хувьд бол маш хүнд улирлыг давж байна. Яад бол тэд нэр багийнхаа лидерийг алдсан. Тэгээ баг дундаа зөндөө тийм хагарлыг амссан. За тэгээд улирлыг таарах эхлүүлсэн. Улирлийн төгсгөлийг тааруулхан явж байна. Гэхдээ бас тэд нэр Tyler Hero гихтэй цагаан тоглож байгаа багийнхаа нэгдүгээр лидер болгосон. Тэгээд энэ тоглолтод 36 оноо авсан. Харин эсрэг талаас нь Trae Young 29 оноо авсан байна. Гэхдээ тоглолтын үр дүнд л Miami Heat хоцсон. За тэгээд дараагийн тоглолтод болохоор Philly-тэй таарч тоглосон. Тэгээд энэ тоглолтод Tyler Hero 30 оноо 7 ассист унгааж Philly-г буулгаж авсан байна. За тэгээд Philly шүү дээ. За ерөнхийдөө бол тэгээ өөр Miami Heat-ээс онцлоод авах зүйл бол байхгүй. Тэд нэр rookie тоглогч шинэ гарааны төв болсон. Өөр бол нэг онцлог байхгүй. Тэгээд East-ээс play-in-ийн 10 дугаар байранд явж байгаа юм билээ. За дараагийн аимшигтай баг бол Clippers байна. Тэгээд Clippers 3 сарын 28-нд Brooklyn Nets-тэй таарч тоглосон. Тэгээд тоглолтод Kawhi Leonard 30 оноо авснаар хоцсон байна. За дараагийн тоглолтод болохоор Dallas Mavericks-тэй таарч тоглосон. Энэ тоглолтын дээр ED тоглолцоод бас гараа авчихсан. Харин Harden 29 оноо, Kawhi 29 оноо. Тэгээд Ivica 100 боцлохоор 100% гүйцэлээ довтлож Dallas Mavericks-ийг буулгаж авсан байна. Дараагийн тоглолтод болохоор Spurs-тэй таарч тоглосон. Энэ тоглолтын дээр Ivica 100 боцлохоор 24 оноо, 20 ребаунд аваад бүр үнэхээр самбарт илүүрхэж хоцсон. За дараагийн тоглолт нь болохоор Houston Rockets эсрэг тоглолт байна. Тэгээд Clippers бол бүр үнэхээр аимшигтай баг байлээ. Ер нь бол плей-оффт тий Clippers-тэй таарсан баг бол үнэхээр зовж хэрвээ хожлоо гэхэд бүр ингээд бүх хөлс хүчээ шавхаж байж ингээд хожоод дэшээ гарна эсвэл хожигдохоор тийм амар баг байлээ. Тэгээд James Harden 35 оноотой double хийж Houston Rockets-ыг буулгаж авсан байна. Тий. За тэгээд ерөнхий бол 6 руу чунтж магадгүй. Гэтэ ер нь бол яг одоогийн байдлаар бол плей-оффын 5 дугаар байранд явж байгаа Clippers. Тэгээд унжиж магадгүй. Өнөөдрийн тоглолтуудаар ер нь бол шийдэгдэнэ. Дараагийн баг нь болохоор New York Knicks байна. Portland эсрэг тоглосон. Тэгээ OG болон Michael Bridges нар нийлээд 28 оноо тус-тусдаа авсан байна. Тэгээ хоцсон. За дараагийн тоглосон баг нь болохоор Suns байсан. Suns нэрээ та нар мэдсэн үү те Big 3 плей-офф болон плей-инээс хасагдсан плей-оффын доор байгаа гэж сонссон байх л та тий. За тэгээд Suns-ийн эсрэг OG Anunoby болохоор 32 оноо авсан. Тэгээд улмаар одоо Knicks маань болохоор East-ээс 3-аар гарч ирэх нь бол бат болсон гэж хэлж болно. За West-ийг үнэмлэхүү те бүр тэргүүлж байгаа. West-ийн нэгээр гарч ирж байгаа 67 хожил 14 удаа хожигдсан ийм багийн талаар ярих гэж байна. За тэгээд SGA те 37 оноо аваад Grizzlies-ийг хоцсон байна. За тэгээд 4 сарын 8-нд Lakers-тэй таарч тоглосон. Энэ тоглолтод SGA 42 оноо аваад Lakers-ийг буулгаж авсан тийм. За Jalen Williams бас 33 оноо аваад Phoenix-ийг дуулгаж авсан байна. За тэгээд OKC-ийг ингээ хараад тангууд бүр ингээ ямар ч залуу тоглогчтой сэлгээний хинж гарч ирээд оноо авах чадaltaй харагдаад байна. Тэгэхээр одоо энэ багийг туршлахгүй гэж хэлэхэд бас хэцүү санагдаж байна. Туршлагатай гэж бас хэлэхэд хэцүү юм шиг тий. Гэхдээ ер нь бол баг надад бол туршлага жоохон бас мэдрэгдээд байгаа. Залуу тоглогч нар юм шиг мөртлөө нэлийн туршлагатай бас санагдаж байгаа. Тий. За тэгээ хамгийн сүүлийн байдлаар
Өчигдөр Utah Jazz-тэй тоглосон. Тэгээ энэ тоглолтын дээр Aaron Wiggins болохоор 35 оноо, Isaiah Joe болохоор 32 оноо авч хоцсон байна. Тэгээ би танад хэлсэн дээ тий. Ингээд хинж гарч ирсэн оноо авах чадвартай гэх. Тэгээ улмаар ерөнхий бол West-ийг нэгээр тэргүүлж одоо плей-оффын 1-р байранд явж байна гэсэн үг. Ер нь бол бат бүр. Үнэхээр бат. За тэгээ Giannis Antetokounmpo-гийн галзуурсан хэдэн 7 хоног болж өнгөрлөө. Giannis Suns-ийн эсрэг 37 оноо, 5 ребаунд, 11 ассист, 3 стил, 1 блок гэсэн статтай тоглосон байна. Юу гэсэн үг юм бэ те? За тэгээ Giannis Miami Heat-ийн эсрэг бас 36 оноо, 15 ребаунд, 10 ассист гэдэг трипл даблыг хийсэн байна. Пүү чорт. Giannis бас дахиад түүхийн рекорд хийсэн 35 оноо, 17 ребаунд, 20 ассист хийсэн түүхийн рекорд болж байгаа юм байна. Тэгээд Giannis бол ер нь тэгээ MVP төвшөнд яригдахаар тоглож байгаа шүү дээ. Яг үндэ бол яг Shea Gilgeous-Alexander болон Jokic-ийн хооронд дебитэнд л алга болчиход байгаа болохоос ер нь л өөр хүн байсан бол баг тэгээ MVP болох л байсан да гэж бодох юм. За тэгээд ерөнхий плей-оффын байрал дээр бол 5 дахь байранд байгаа бат. За Steph, Jimmy, Steph те одоо Memphis-ийн эсрэг 52 оноо авсан. 12 дэх 3-аас эсв. За би тоглолт эхлээд өнөөдөр Steph бараг 13-4 удаа 3-аас хийгээд рекордоо эвдлэхэндээ гэсэн чинь рекордоо арай эвдэлж чадаагүй. Гэхдээ 52 оноо 12 удаа 3-аас хийдэг ч юм бол тий. Дэлхийн номер 1 тий бүх цагийн хамгийн сайн шидэгчийн хийж чаддаг л ажил байхгүй юу да. Тэгээд плей-оффын байрал дээр бол 6-аад байгаа. Өнөөдрийн тоглолтоор шийдэгдэнэ тий. Тэгээд унчиж магадгүй, дүүлд байрандаа үлдчихэж магадгүй. За тэгээд бүх цагийн хамгийн агуу шидэгч Curry маань энэ жилийнхаа 300 дахь шидэлтийг оруулсан байлээ. Тэгээд Golden State Warriors болон Spurs хоорондоо таарч тоглосон. Тэгээд энэ тоглолтын дээр Harrison Barnes хуучин багаа чанаад хайчихсан. Сүүлийн хожлын шидэлтийг хийгээд баазартаа тэгээд дуусгачихсан. За тэгээд дараагийн тоглолтод болохоор Lakers болон Memphis-ийн тоглолтоо. Тэгээд энэ тоглолтын дээр Luka, LeBron, Reeves 3 нийлээд 85 оноо авснаар Memphis-ийг буулгаж авсан байна тий. За тэгээ Golden State Warriors-тэй бас Lakers тоглосныг та нар мэдж байгаа. Тэгээд энэ тоглолтод Podziemski бас үнхэн лайтай тоглосон. За тэгээ LeBron 33 оноо, Steph 37 оноо авснаар Warriors-ийн хожлоор энэ тоглолт дууссан. Тэгээ Steph-ийн 37 оноо тэгээ Lakers за мэдгүй. За тэгээд Lakers OKC хоорондоо таарч тоглосон. Тэгээ энэ тоглолтод Luka Doncic 30 оноо унгааснаар Thunder-ыг булгаж авсан. За тэгээд Баажи ахын хэлдгээр тий тоглолт таардаггүй баг үдэж байдаг шиг. Одоо Lakers бол OKC-ийн тоглолт таардаггүй юм шиг байлээ. Йоо саяны пассыг харсан Luka-гийн яадаг пасс. Тэгээд ер нь бол Lakers бол OKC-г яасан ч хожоод байдаг юм байлээ. Тий. За Luka Dallas-д эргэж ирсэн бүр сүр бадруулж маш олон тий зураг бичлэг хийгээд хүмүүс угтаж авсан Dallas-д. За тэгээд Dallas-ийн одоо удирдлагын зүгэнд Лукад баярлаа гэд тоглолтын өмнө тийм бичлэг үзүүлсэн. Тэгээд Лука тэр бичлэгийг үзээд дараа нь одоо би тоглож чадах үгүйгээ ч мэдэхгүй байсан. Би өөрөө тоглож чадахгүй гэж бодож байсан. Тэр гэж хэлсэн байлээ. За тэгээд Лука энэ тоглолтод эсэргээр бүр алсан 45 оноо, 8 ребаунд, 6 ассист, 4 стил гэсэн статистик хийсэн бөгөөд нөгөө талаас нь Anthony Davis дөнгөж 13 оноо авсан байгаа. За тэгээд сүүлд Houston-тэй сүүл тоглосон. За тэгээд ерөнхийдөө 3-аар гарах нь бол бат болсон. За дараагийн тоглолтоор Атлантикийн эсрэг Далласын тоглолт байна. За Далласынхан маань бол үнэхээр дажгүй яваад байгаа. Anthony Davis clutch тэгээд double хийснээр Hawks-ыг хоцсон. За тэгээд өчигдөр болохоор Toronto Raptors-тэй тоглосон. Тэгээд Anthony Davis болохоор 4 10-т хийхэд 3хан блок тутсан. 23 оноо, 13 rebound, 10 assist, 7 блок хийсэн байна. 4 10-т хийхэд 3 хаан тий. За тэгээд Dallas Mavericks-ийн хувьд бол West-ийн 10-аар play-in тоглох нь бол бат болсон. Дээшлэхгүй, доошлох, дээшлэж магадгүй. Өнөөдрийн тоглолтоор ерөөхдөө Sacramento-гийн дээр доор нь явж байгаа. Тий. Ер нь бол play-in-ээс бол онохгүй бат. За Anthony Edwards Philly-гийн эсрэг 37 оноотой тийм clutch үзүүлэлтийг үзүүлээд бага хожил туталсан байна. Харин Rudy Gobert 35 оноотой career хаяа дахиж 35 оноо авч бага бас хожил туталсан. За тэгээд улмаар Minnesota-гийн байрлал нь ямар байгаа вэ гэхээр West-ийн 7-д явж байгаа. Golden State Warriors-тэй яг адилхан статтай явж байгаа. Аль нэг хожигдсон өнөөдөр тэгээд дээшөө орох тий асуудал шийдэгнэ гэсэн үг. За Boston-гоос одоо ганц гэрэлтэж байгаа тий сүлд гэрэлсэн тоглогч бол Kristaps Porzingis байгаа. New York Knicks-ийн эсрэг 34 оноо авсан ёо. Тэгээд плей-оффт бол Boston-тэй хинч тоглохыг хүсэхгүй, хинч сөргөөцөлтгийг хүсэхгүй те. Тийм л амар баг. Тэгэд East-ийн 2-оор гарч ирж байгаа. Бат.
За play-in-ийн 8 дугаар байранд явж байгаа Memphis багийн Desmond Bane гэх тоглогч 38 оног Detroit-ийн эсрэг авч тэгээ багаа хожил төтөлсөн байна. За Paolo Banchero Hawks-ийн эсрэг 33 оноо авсан. За тэгээд мөн Orlando play-in-ийн 7 дугаар байранд явж байгаа. Ер нь бол 7-оор бол гарах нь бол бат болсон гэсэн үг ээ. За 4 сарын 6-нд Zach LaVine Cavs-ийн эсрэг 37 оноо аваад тэгээ багаа хожил төтөлсөн байна. За тэгээ бас плей-офф тас ливгүй багш шүү Sacramento. За тэгээ бүр цаашлаад LaVine 43 оноо, DeMar 37 оноо, Sabonis triple double хийж Detroit-ыг ядах юмгүй хоцсон байна. За тэгээ тэдний байр нь болохоор play-in 9-р байранд байгаа. Тэгээ өнөөдөр оройны байдлаар дээр доороо орох уу гэдэг үзнэ эсвэл байранд үлдэх үү гэдгээ харах юм байна. За Cade Cunningham New York Knicks-ийн эсрэг 36 оноо аваад тэгээ багаа хожил төтөлсөн байна. Detroit-ийн хувьд бол East-ийн 6 дугаар байранд явж байгаа. Доошоо унахгүй тэгээ дээшлэхгүй тим байранд байгаа. Ер нь бол 6-аар гарах нь бат гэсэн үг ээ. За энэ бол тэгээ плей-оффын гейм байсан. Плей-оффт бол New York Knicks болон Detroit харах нь бол баталгаатай болсон. Тэгээ хоорондоо бүр алалцсан. Ер нь бол за мэдгүй аль нь очоог сайн хэлж мэдэхгүй байна. Гэтэ ер нь бол харж л бай тээ. За Denver Nuggets тий Indiana Pacers тоглосон. Энэ тоглолтод Jokic 41 оноо 15 rebound 10 гаруй assist өгсөн боловч Pacers хожигдсон. За тэгээд дуудлаггүй багийн ахлах тасалжуулагч болох Mike Maloney-г ажлаас нь халсан байна. За тэгээд яаж байгаа юм бол тий тэд нар тамд авраг авсан. Тий үнэхээр туршлагатай туршлага байна уу туршлага байгаа бүх юм байгаа. Ухаалаг тий жоо ууртай болохоос ийм тасалжуулагч яагаад халдчихж байгаа юм болоо тий Westbrook за тэр ч яг тэгэл иймэрхүү. Тэгээ Никола гэж 33 оноо авсан, Stephen Curry 36 оноо авсан. Тэгээ Warriors-т хожигдсон. Сүүлийн хідэн тоглолтод бол хожигдоод байгаа. Ер нь багийн өөр амьсгал нь хүртэл таарахгүй байгаа юм шиг байлээ. Тэр нь бол Mike Maloney-г хассан шалтгаан болсон биш магадгүй гэж бол би бодож байгаа. Тэгээ хамгийн сүүлийн тоглолтын дээр болохоор Memphis-тэй тоглож Никола Jokic өдөрлийн 34 дэх triple double хийгээд Memphis-ийг хожоод тэгээд бүсийн дөрвөг гарахаар болсон гэж хэлж болно. Гэтэ өнөөдөр өөр нь шийдэгдэн possible байгаа тий. Ер нь одоогор бол 4-р байранд явж байна. За Hawks Philly-гийн эсрэг тоглосон. Энэ тоглолтын дээр Trae Young 36 оноотой double хийсэн. За улмаар ерөнхий бол Hawks East-ийн play-in 8-р байранд явж байгаа юм билээ. За тэгээ яг одоогийн байр дээр бол play-off-ийн мод бол нэг иймэрхүү байна. West дээр болохоор Sacramento, Dallas хоёр хоорондоо тоглоно. Minnesota, Memphis хоёр хоорондоо тоглосон. Одоо энэ дөрвөн багийн яг хожсон хоёр нь хоорондоо тоглоод OKC-тэй тоглох юм байна. Харин East-ээс болохоор Bulls болон Miami нар хоорондоо тоглоно. Orlando Hawks нар хоорондоо тоглоно. Тэгээ хожснууд нь дээшээ Cavs-тэй тоглох юм байна. За тэгээд ерөнхий бол 4-р байранд Denver байна, 5-р байранд Clippers байна, 3-р байранд Lakers, 6-р байранд Golden State, 2-р байранд Houston Rockets гэх одоо багууд байна. West болохоор East дээр болохоор 1-р байранд Cavs, 4-р байранд Pacers, 5-р байранд Milwaukee, 3-р байранд Knicks, 6-р байранд Detroit, 2-р байранд Boston гэх багууд байна. За Anthony Edwards 18 дахь техникээ аваад Utah Jazz-ийн эсрэг тоглолтод бандуулсан. За Malik Beasley гэх тоглогч түүх бүтээсэн. Нэг сизон 305 удаа 3-аас оруулсан гэх түүхийг бүтээсэн байна. За Jonas Valanciunas 6 дараалсан play-in-ийн тоглолтонд тоглох гэж байгаа юм байна. Тэгээ Jonas Valanciunas play-in-ийн тоглолтод хамгийн олон rebound, хамгийн олон оноо авсан тоглогч юм байлээ. За Luka Doncic Lakers-ээс хойш rebound, steal, оноо, assist тэгээ 3 шидэл дээр Lakers-ыг тэргүүлж байгаа юм байлээ. Тэгээд LeBron Luka-г хөөгдөхөд би яагаад тэр шүүгч энийг тийм амар персонал хүлээж авсныг ойлгохгүй байна гэж хэлсэн. Тэр бол бүр үнэхээр ойлгомжгүй бүр юу вэ те. Тэгээ Austin Reeves-ийг Ben Wallace-аас хойш хамгийн шилдэг undrafted тоглогч гэж хэлж илээ. Тэгээ та нар энэтэй санал нийлэх үү те. Тэгээ Luka Doncic D'Angelo Russell-ыг гүйцэж Lakers-ийн түүхэд нэг сард хамгийн олон 3-аас 9 тоглогч болсон бэлээ. Тэгээ JJ Redick би дараачийн 15-20 жил Lakers-ийн коуч байхдаа дуртай байх болно гэж хэлсэн бэлээ. Тэгээд Amen Thompson хамгаалж хагаад All Star-ууд заяо 40.7% довтолж 25.6% 3-аас шидэж байгаа юм байна. Яа бас амар хамгаалж шүү те. Тэгээ та нарын бодлоор хин rookie of the year авна гэж бодож байна. Би бол Stephen Castle авна гэж бодож байна. Тэгээ Joel Embiid болохоор зүүн өвдөгний хагалгаанд орж байгаа гинэ. За Dyson Daniels энэ 90 үеийн тийм хамгийн олон стилийг нэг үлрэлт хийчээд байхад Depo явах магадлал нь хасах 250-тай 50 oddsтай байгаад байгаа. Тэгээд энийг ерөөсөй ойлгохгүй тийм. Миний хувьд бол Wemby гарсан цагаас хойш шууд Dyson Daniels бол Depo болцсон байхгүй. Миний хувьд бол зөвхөн миний хувьд те.
За тэгсэн грин болохоор ингэсэн. Одоо залуу тоглогч нарт энийг нөгөө. Гэхдээ энэ бол миний депо явах хамгийн сүүлийн том шанс юм аа гэж хэлсэн байлээ. За Никола Йокич энэ их амар сонирхолтой зөө. Сүүлийн хідэн үлрэлт гэсэн бэлээ. Никола Йокич хизээж All Star, All NBA, All Defense-ийн тоглогчтой хамт тоглож үзээгөө гэж байгаа. Тэгээ Никола Йокич 50-аас дээш оноо авахд баг нь тгээс 4 гэж байгаа байхгүй. Тэр энэ бол Йокич их оноо авах тусмаа баг нь хожигддог гэсэн үг үү те. Тэр нь баг оноо аваад трипл давлаа хийгээд хэрэгтэй юм биш үү те. Тэгвэл их очих юм биш үү. За Сансын үлрэл нь дууссан. Чаавс. Тэгэд энэ зуны хамгийн том солилцоо болж болох боломжтой тоглогч бол Кевин Дурант байгаа. Тэгээ солилцоо нь бол бүр өдрөөс өдөрт яригдаал байна те. Хаашаа явах юм болоо. За тий Kyrie Irving-ийг угаастай Luka, Wade, AD 3-аас илүү тийм скиллтэй LeBron хамт тоглож байсан хамгийн тийм скиллтэй тоглогч гэж хэлсэн байлээ. Та нар санал нэгдгүү. Би бол нэгднэ. За Стеф болохоор алдаатай шидэлтэд 43.3%-тэй. Яг алдаагүй шидэлтийг л 40.2%-тэй 3-аар шиддэм байна. За ерөнхийдөө and one хийхдээ одоо хийгээ шидэж байгаа шидэлтэй илүү өндөр хувьтай шиддэг гэсэн үг юм байна шүү дээ. Тэр нь орж байгаа шидэлтэн дээр нь рефүүд илүү хүлээгээд байна уу эсвэл үнэхээр алдаатайг тийм өөр өндөр хувьтай шиддэг байна уу те. За тэгээ гих мэтлэн ийм тоглолтууд болж өнгөрсөн байна. Одоо плей-офф дуусаад өнөөдөр орой л үлдлээ те. Ганцхан өдөр үлдсэн байна. Плей-ин эхэллээ, плей-офф боллоо тий. За тэгээд одоо MVP-ийн шагналууд, Depo-ийн шагналууд, Rotti-ийн шагналууд тий. Sixth Man-ийн шагналууд гэж зөндөө шагналууд тий гарч ирнэ. Одоо оногт нь MVP та нарын хувьд хэм бэ, Rotti хэм бэ, Depo хэм бэ тий. Одоо тэр бүгдийг доор комент хэсэг бичээрэй. Өөрийнхөө бодлыг нээлттэй бичих шүү заяа. За тэгээд би бол ойрын үед бол жоохон завгүй яваад байлаа. Тэгээд жоохон халтуурсан маягийн бичлэг хийлээ гэхдээ уучлаарай. Үнэхээр их бичлэгнүүд орчиж, үнэхээр их тоглолтууд болж би бас зарим нь үзээгүй тэгээд шатах хатгаараа хийлээ уучлаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай. Комент дээр бичээрэй хэн MVP авах уу, хэн Depo авах уу. За бай.